Энэ хичээлээр өрсөлдөхөн болгон задлах тухай хамгийн амархан жишээнүүдийг тайлбарлана. Энэ орлог гишүүдийг өрсөлдөхөн болгон задлая. Өрсөлдөхөн болгон задлана гэдэг нь үржүүр хэлбэртэй бичнэ гэсэн үг. За энэ бол нийлбэр хэлбэртэй байгаа илэрхийл энийг үржүүр хэлбэртэй болгох хэрэгтэй. Үржүүр хэлбэртэй болгоно гэдэг бол хамгийн сүүлийн үйлдэл нь үрж тэмдэг. Хэвтэй гэсэн үг. За бүлэглэх дүрм гэж байдаг. Энэ илэрхийллийг 2-2-оор нь бүлгэлж болно. За бүлгэлсэн энэ хоёр бүлгийн эхнийхээс нь ерөнхий үржигдэхүүн буюу А-г хаалтнаас авч болно. Тэгвэл Б дээр нэмэх нь Д-өлдөж нь хаалтна дотор. За дараагийн хоёроос нь хоёуланд нь байгаа ерөнхий үржигдэхүүн буюу М-ийг хаалтнаас авч болно. Тэгвэл мөн адилхан Б дээр нэмэх нь Д-өлдөн. За энэ үйлдэлийг ойлгохгүй бол өмнө байгаа ерөнхий үржигдэхүүн хаалтнаас гарах гэсэн хичээлийг дахиад үзээрэй. Хоёр илэрхийллийн нийлбэр хэлбэртэй боллоо. Хамгийн сүүлийн үйлдэл энэ нэмэх үйлдэл гэсэн үг. За энэ нийлбэрээс дахиад ерөнхий үржигдэхүүн хаалтнаас гарч болно. Энэ хоёр бол ерөнхий үржигдэхүүн болж таарж байна. Тэрийг нь хаалтнаас гаргавал ийм болно. Өөрөөр үржүүр хэлбэртэй бичигдлээ гэсэн үг. Үйлдэлийн дараалал бол энэ нэгдүгээр үйлдэл, энэ хоёрдугаар үйлдэл хамгийн сүүлийн үйлдэл нь энэ үрж үйлдэл байна. Энэ жишээ нэг. Энэ илэрхийллийг өрсөлдөхөн болгон задлая. За түрүүнийх шиг шууд бүлгэлэх юм бол жишээлбэл энэ хоёроос ерөнхий өрсөлдөхөн гарахгүй чинь. Тэгэхээр шууд бүлгэлэхээс өмнө нэмэгдэхүүний байр ёслолууд нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэсэн дүрмийн дагуу тэгээд энэ хоёрын байр ёслол. Энэ хоёрын байр ёслол бол mx нь хэвээр байж байна. My болно. Нэмэх нь ny nx болно. Байрын сольж байгаа тохиолдол уртлынхаа тэмдэгтэйгээ цуг байрын солиуд гэдэг юм шиг анхаараа. За одоо бүлгэлэх юм бол ийм бол. Эхнийх нь стрэс m-ийг хаалтнаас гаргавал хаалтан дотор ийм болно. За арийнхаас n-ийг хаалтнаас гаргах юм бол ийм бол. За гэвч энэ нийлбэр дотор ерөнхий үржигдэхүүн байхгүй байна. Энэ хоёр нь маш тустай байгаа. Тэгэхээр нэг үйлдэл болж бий. Энэ сүүлийн хэсгээс n-ийг биш хасах n-ийг хаалтнаас гаргав. Хасах n-ийг хаалтнаас гарвал энд нь хасах хэрэг үлдэнэ. Хаалт нь нэмэх x болно. За нэмэгдэхүүний байршлахад нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй дүрмөсөөр энэ бол x-ээс хасах нэртэйгээ яг адилхан. Тэгэхээр энийг ингэж. За одоо хоёуланд нь ерөнхий өрчтгөө байна. Тэр бол x-ээс нэг x-ээс хам. Тэрийг хаалтнаас гаргавал ингээд өрчтгөө болж байна. Мэдээж бид нэр өртгөн болгон задлахын тулд нэмэгдэхүүний байршлахад нийлбэрийн чанар өөрчлөлтгүй гэдэг дүрмүүдээ шинжилж болно. Гэхдээ уртлын тэмдгүүд яг хэвээрээ байршлах хэрэгтэй гэсэн. За хоёрдугаарт нэмхийг нэмэхээр үчгээр нэмэх гардаг, нэмхийг хасгаар үчгээр хасах гардаг хвшил дүрмүүдээ
маш сайн баримталж батнаас гаргана. Эдгээрийгээ сайн ойлгож дараагийн хичээлээр илүү хүнд үүсдэг болон зорилгоч бодлогыг бодож чаддаг болно.